Жэби хэцүү байна шүү дээ. Гэтэ гол нь манайха trust the process юу. За өнөөдөр юу идэх вэ гэхээр лог мэдэн шүү дээ. Тэр нэг бүгдээ энд тавьсан юм шиг. That's so stupid. Зохгүй юу нартаа guys. Ингэж 뿅. Hi guys. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа NG-гийн Instagram-ыг дуурайх байгаа. Тэгээ тэр нь болохоор юу вэ гэхээр бүгдээрээ NG-гийн зургнуудын дуурайна гэсэн үг. Энэ зураг байна. Энэ зураг байна. Энэ зураг. За иймэрхүү зургнуудын хэдүүлээ хамт дуурайж зураг авахулна. Эцэст нь болохоор би зүгээр зураг авахулсан би царайлан гутаа. Энэ зургуудыг постлжул ямар байна? Чи нэг зургийг сонгоод өгөөч гэд. Тэгээ асуунгууд энэ анзаарах нь уу, анзаарахгүй нь уу гэдгийг хэдүүлээ харнаа. Ямар ч бисээ мейкапа дуусгачлаа тэгэд өс болохоор NG-гийн өс минийхээс урт байдаг. Тэгээ шулуун жоохон шилжижсэн. Тэнгүүд миний үс болохоор богинохоо тэгэж уусна би чинь чоологтой NG чинь чоологгүй тэгээ чоолох гэсэн байхгүй болгочлоо. Тэгээ хоёр дахь нь болохоор миний мейкап NG-гээс өөр байсан. Тэгээ мейкапаа сая ямар ч тач жоохон өөр будах гэж хичээгээд NG-гийн зургийг харж агаад линзийн хүртэлцээ би NG-гийн ашигладаг линзийг нь худалдаж авч байгаа зүгөөд ирсэн байгаа. Контрэнж гэсэн NG шиг зураад ямар ч тач NG шиг нүрээ будах гэж хичээсэн. Тэгээ уруулаач гэсэн бүдэхгүй өнгөөр буддсан байлээ. Тэгээ би бүдэг өнгөөр будсан. Тэгээ мейкап хийж байхдаа би NG-гийн ямар хэцүү нүрээ буддаг гэдгийг нь ойлгосон. Нүрийнхэн бодолт нь бол үнэхээр хэцүү юм байлээ. Би бүр зургнуудын бичлэгүүдийн бүгдээрингийн ухаж агаад хийх гэж хичээсэн. Гэтэ хэцүү юм байлээ. Ямар тач үсээ бооцсон байгаа. Ямар нэгэн үс урдуураа бүр ингээд юу ч оруулаагүй зэ ингээ. Жижиг үснүүд гараад ирсэн байгаа юм да. Гэтэ за ямар тач ихлэ боот. Ийм зөө. Эндээсээ нэг жижиг үс гараад ирсэн. За болцсон ямар тач. За guys ус болчлаа. Одоо бүгд хамтдаа явж зургийг авахулцгаая. За NG-гийн өрөөнд хүрээд ирлээ. Амар юм нь болохоор бид нар ч нөгөө нэг гэрт амьдардаг болохоор амар яг нөгөө нэг гэрийн өнцөг болон бүр тавцсан зурнууд байгаа байхгүй. Тэгэхээр ашгүй бүр илүү адилхан болох боломжтой гэсэн үг. Guys, орон дээрээ суудсан байгаа юм байна. Flash. Зинттэй янзлаад болох юм шиг байна. За ямар ч тач манайхаа эхний зураг бүгдээрээ хамтдаа аваад дуусгалаа. Дид хийгээд өнгийн янзлахад бол гарчаал юм шиг байна. За хоёр дахь зураг авах гэж байж NG-гийн энэ зургийг дуурайх гэсэн чинь энэ цэнхэр өнгөтэй унтлын хувцас нь олддоггүй би сажингаа өрөөгөөр нь хайлаад гэсэн чи байхгүй байна. Тэгэд энэ цэнхэр өнгөтэй унтлын хувцас нь олж чинь дахиад өрөөнд байгаа байхгүй юмсан уу? NG бүх зургууд өрөөнд авдаг юм шиг. Instagram хэцүү юм штэ. Oh my gosh. I need more. Oh my gosh. You fucked up боллоо guys. Юу юм бэ? Oh my gosh. Жэби хэцүү байна шүү дээ. Би NG-г ингэж боддогс байхгүй юу? Яагаад тийм тэний зураг авахулаад ингэж би NG боддогс байхгүй юу? Гэсэн чи хэцүү байсан юм байна. Гоё л авсан байна NG. Гэтэ гол нь манайха trust the process юу. Эдгэдлэнгүүд ямар ч зураг гоё болох боломжтой. Тэгээ би одоо жоохон байж гарч энэ зургийг нь авахулмаар байна. Энэ болохоор миний авч өгчсэн зураг байхгүй. Тэгэхээр би хаана гэдгийг хамгийн гол нь мэднэ. Тэгээ энэ газар руу очиод энэ зургийг авахуулаад чадах юм болоо. Нөө бүр стресс. За, NG-г хичээлээс нь авсан ч ихтэй би дундуур нь дайгцсан. NG нөгөө жолоондоо суугаад жолооны үнэтэй болсноос хойш миний машин суухгүй өөр машинтайгаа яваад идэг болсон байхгүй юу? За, тэгээд өнөөдөр бас миний машин гардаг өдөр бас байсан. За, тэгээ одоо бид хоёр Наадам центрийн энд хүрээд ирсэн байна. Наадам центр дээр жоохон хамт шопинг хийж агаад юм идэнэ. I'm hungry. Өдөржингөө мэддэг юм уу? За тэгээд юу идэх вэ гэж бодоод хөнхөн юм идмээр. Тэгээ би саяхан нэг юм харсан. Тэгээ ямар ч та хадад очиж тэрийг харуулангаа NG-г бас дуршаад үзүүлчих юм уу гэж бодож байна. Гадаа бүр амар салхитах юм. Амарсан уу? Тэгээ гадаа дулаарсан байна манайхаа. Харин тэгэхээр гоё юм. За Наадам центрийн энд дэдэг GS руу норё гэж бодож байна. Лала. За өнөөдөр юу идэх вэ гэхээр манай лонг пиццаг та нар мэдэх бах. Лонг пиццаны маань бишгийн гарцсан байсан. Тэгээ өнөөдөр
Энжитэй ямар бишийн турш үзэн. За манай long pizza бол энд ингээ байж Эндээс байна. гоо ингэж энэ үнийг Махтай. Эндээс махтай. Өмнө нь pepperoni тэнгүүтээ зайцтай. Ингээд ингэ хоёр төрлөд өгсөн. Одоо бол махтай пицца гэд нэмэгдсэн байлээ. Энийг бас та нар бүгд идэж үзээрэй. Тэр пицца короког аваад ирлээ. Дарарара. Одоо энийг microwave халаад бүр илүү гоё амттай болох учраас бид тэр microwave 1 минут халгаж авах дээр зөө. Чүгдээ хожигсноо чалаач тэр нэг. Тий. Аннам шингүүгээ боо. Хэвчээ. Хэврат. За хэдүүлээ халгаж тэр дөө. Санаа. Аа. Тэди. Тийшээ. За баярлалаа. За манай энэ пицца корока маань болохоор GS шинээр худалдаалагдаж байгаа юм байлээ. Чиара. Шок. Хойжно. Яг пицца олон бишхийг яг зэрэг амталж үзмээр байвал энэ бол амар гоё тохирох юм санагдаж байна те. Нэг юм пиццан дээрх нэг юм хамгийн гойсон гэр нь пиццан дээр нь мэдэн штэ. Тэр нэг бүгдээ энд тавьсан юм шиг. Тэгвэл бишхийг хамгийн гоёсэн гаднаад мэдэн шүү дээ. Тэнгүүд. Бишгэж крак. Крак бишгэж шишээ гоо. Юу? Маха. Бишгэн хааштай. Энэ дээгүүр ийм юмгүй. It's like chicken, you know. Тэнгүүд энэ хоёр дээгүүр нэг юм флейктэй. Энэ бол крак. Чи бишгэ гэх юм. Корока. Миний стайл. Жаамиг чистсэн юм штэ. Дотроо моzzarella cheeseтэй. Тэнгүүдээ гаднаа болохоор юм crispy бүрхүүлтэй байгаа. За guys тэгээ та нар доторхыг харуул амар юм rich pizza sauceтай. Өстэй ундаатай бол бүр үнэхээр зөгтөж байна. Гоё л онгоос авсан байх шүү. Газ ундаа авсан бол гоё суулж магадгүй тийм. Үгүй. Би ингээ өнөөдөр шөнө унтааг явж байгаа. Иш чамастаа. Наагүй 2 цаг нартай. Хаяг юм уу? Би чамаас асуумаар асуулт байсан шүү дээ. Би Чи намайг юу хатаа? өнөөдөр миний утсан үсэлсэн. Джинс мис чулаалцсан. Би юм нэ джинсийн хүнд өгдөг байхгүй өөрөө джинсийг. Үгүй энэ жис миний жис. Хавтаа. Тийм чи хальтаа. Дээр дахин цамцнаа чи нэг. Тань тийм хаа шүү дээ. Гадааднаас чи. Оо чи идэж байгаа уу? Хоёрдоо юу? Оо. Өх би чамайг амар хингэж амар хийж байгаа сүлээ үед айгүй. Тийм юм шиг. That's so stupid. Хоёр шийдсэн жоо гай. Хайртууд асаа гэж юу дидэж хэлчихсэн. Юу ямар юм бэ? Тэр тийм идэх чи хараагүй гэсэн би яг үгүй. За тэгээ хэрвээ та бүхэн маань пиццанд дуртай, ол чизэн дуртай бол хажуугаас нь газ түргэн олоод аваад идчихээр юм хайж байгаа бол манай GS-ийн бүх салбаруудаар ороод пицца короког маань тушаад үзээрэй. Тэгээд пицца корок хэрэг байхгүй бол манай long пиццаг бас тушаа үзээрэй. Long пиццанд дуртай хүмүүс бол энд аягүй дуртай байх байхаа гэж бодож байна. Эхний амт нь яг ямар амт байсан бэ гэхээр нэг юм carry-тэй тий нэг юу идэж авшираад тий цаас ихэндээ эхний хазалт нь. Тэгээд хоёр дахь хазалт нь болохоор яг шууд пицца шууд амруу гэж ингэж орж иж байгаа мэдэгдээд тэгээ ер нь бол амар зөөлгөн нэг юм шүүслэг тийм амттай байсан. Гэтэ энийг бол заавал идэж үзэж та нар мэдэх бах. Тэгэхээр заавал нэг удаа туршиж үзээрэй манайхаа. GS25-ийн бүх салбарууд дээр зарагдаж байгаа шүү. За өнөөдөр явуулаагаас манайхаа хэдүүлэхний бичлэг бол ингээд юм мэдээд суух бичлэг биш. Бүгдээрээ одоо маш чухал тийм юмтай байгаад байгаа шүү дээ. Тэрийг хөдөлгөн мэднэ. Тэгэхээр трийг өнөөдөр биелүүлэх ёстой. Тэгээ одоо жоохон мэжээд NJB дээр хамтдаа кофе шоп орж кофе уух байгаа. Тэгэхээр тэр кофе шоп руу ганцдаа go. Ямар кофе шоп вэ? Тэр бол аюу нууц. Тэр заавал ингээд нэг юм заавал очих хэвээр нэг тийм кофе шоп байгаа. Тэрний 90-50-ийнхаа интерьер надад аюу хэрэгтэй байна. Тэр чамд ямар шаваа байхгүй. За жоохон мэж уулзсан. За би дараагийн газараа хүрээд ирлээ. Энэ газар болохоор уг нь бол ингэж харагдах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Нартаа guys. Ингэж
Яг би энжигийн сууж байгаа газар нь сууж ийн. Тэгсэн чинь энэ хэдэн сарын өмнө энд ийм засвар орсон юм байна. Тэгээд одоо энийгээ будаад ийм өмнө нь болохоор бэж шаргавдар цагаан өнгөтэй байсан бол одоо ийм улбар шар өнгөтэй болсон юм байна. Тэгчингүүтээ энд ийм цэцэг байсан юм байна. Синхэр өнгөтэй. Тэгсэн чинь одоо болохоор ийм сонин хар өнгөтэй ийм дэшөө дартаа тань ийм юм болсон байна зөө. Тэгээд нилийн өөрчлөгдсөн байсан байна энэ газар. Би уг нь бол хിവэрэ байгаах гэж бодчихсон. Цэгэр сандлаас нь босоод бүх юмнууд нь өөрчлөгдсөн. Энэ ширээн хүртэл цагаан байсан чи хар өнгөтэй ширээтэй болсон байна манайхаа. Тэгтээ одоо тэгээд за баярлаа. Тэгээд яаж уух юм ч гэсэн би американо захиалсан зөө. За тэгээ одоо манайс одоо зураг дарж өгнө. Энэ зургийг дараад явъя. Тэгээд энжиг юм нь өөрчлөгдсөн байгаа ч гэсэн өөрийнх нь поз, өөрийнх нь өмссөн хувцас энэ төр бүх юмнууд нь ижлэн байгаа болохоор тэрийг ядаж анзаарах болоо гэж би бодож байна. Айлтлаа гэнэ. Чи ингэ юу флашлайт тасаач. Энэ лугаа ингэчээд ингээд энэ минийг жоохон эдитлээд хөвчүүлж байгаа ч юм байна. За тэгвэл одоо энийг одоо дараагийнхан заяа хойдолд нь ийм зураг одоо. Кофе аваад би манайхаа энжигийн шүтдэг заяа. Тэгчгүүтээ энжигийн очисон газар нь нууцаар очингуудаа яг ижлэхэн зураг авахулж байгаа л нэг хүн шиг харагдчихээн. Хайр тийдэг. За энийг болсон гэж бол бодчих дөө. Дахиад нэг авахулчих. Чи яг одоо дээрээс яг энэ хэсгээс юм байна заяа. За болсон. За одоо манайхаа 3 дахь ийм зураг. Энийг одоо яаж ч авсан юм бэ чи. За ингэчээд би зураг авах тайр уу биш бодохоо. За одоо би зээ манайхаа энд байгаа зургнуудыг бүгдээр ингийн гэртээ авсан 2 зураг байгаа шүү дээ тий. Энд ирээдсээ авсан зургнуудаа бүгдээр нь эдитлээд тий энжигээс асуухтаа юу гэж асуух вэ гэхээр энэ зургуудын алийг постлол зүгээр вэ? Эсвэл постлохгүй байх уу? Instagram дээр пост хиймээр ах юм гээд асууж үзнэ. Тэгээ энжиг бүхэн бүгдээр хамтдаа харцгаа заяа. Одоо ямар ч тач энжи ирж байгаа сая дундуур нь би энжиг нэг юмд гүйлгцэн баггүй юу? Яагаад л ийшээ орж ирэх гэдсэн болохоор тэгээд намайг ус ураг авч яхад хажуу тараас сууж болохгүй шүү дээ. Тэгээ би энжигээс нэг юмд гүйлгцэн тэгээд одоо бид тэр хамт байж гин. За одоо л энжид очих уу? Тэгэхэд энд орж ирэхэд хагаас юу ч авахгүй зураг аваа суугаад л муухай болоо гэж одоо газ нэг кофе захиалцсан юм. Тэсэн чи харин энжи өмнө л латте захиалж ирсэн гэдгийг би мартсан байсан юм байна. Бүтгэхгүй. За энжи одоо миний инстаграмын зургийг сонгож өгөх гэж байна. Би одоо инстаграм дээр зураг тавиагүй юм удаж байгаа байхгүй. Тэрийг энжи хийсэн мэдэн. Тэгээд энжи ер нь бол миний зураг болгоныг сонгож өгдөг. Тэгээд өнөөдрөөс миний зургийг сонгож өгөх гээд ирсэн байна. Ямар ч тач жаад өнөөдрийн бичлэг болохоор чи миний зургнууд дээр оноо өгдөг бичлэг заяа. Чи яг хэдэн оноо өгөх юм гэдэг чамаар оноо өгүүлэхийн тулд би зөндөө олон зургнууд авсан байгаа байхгүй юу. Тэгээд чи ер нь бол зүгээр л энэ болохоор зүгээр миний зурганы чадвар гэсэн үг шүү заяа. Эхнийхэн зураг болохоор за энэ Жасан зураг юм. юу нэ? Your face. Яагаад Makeup нь Makeup жоос нөө. Тэтгэлийн Тэт хажуу шаарсан уу? царичны гарахгүй байна. Ямар боохоо. За энэ гайгүй за. Энэ хоёр бол тэгвэл энэ энийг посла хэрэггүй гэж юу? За тэгвэл дараагийнх нь энэ Тэтгэв. нүсөө. Makeup нь өгсөн. За 10-аас. Nee. Тэгвэл энэ Why are you copying me? Oh my god. Яаш нэг копи. Яаш юм копи. Stop copying me. That's it. Чиний өрөөнд тохиолж ирсэн. That's like so my style. Үгүй. Чи нэг яа амар ингээ бүр копидод байна. Үгүй байж л. Чи яа тэгээ миний пажамаг өмсөж байгаа. Би нөгөө нэг өөрийнхөө пажамуудыг бүгдээр ингээ зурганд оруулсан болоо чиний Stop пажам. copying me. За энэ ямар 10-аас. I hate it. 10-аас идэвэ тэгээд. Сэ гайгүй л л та. 8 юм ч юм. Энжи миний зураг болгон дээр 10-аас нэг 3 оноо өгдөг. Өнөөдөр жоохон өндөр оноод өгч байна. Энэ хамгийн сүүлийнх юм л та энэ. Яа. Яасан бэ? Өдөрлөө тийм би. Чивти даад өрөөд та.
Үгүй. Наа чи миний зураг лээ шүү дээ. That's just Чи өөрөө хүсээд авахулсан юм чигсэн. Үгүй. Сүүлийн үед нөө хятад ийм зургнууд модонд орсон. Тэврээ бэлбасаас энэ чи зураг. Яа. Эдгээр хийж харсан миний зураг. Ой камер татаа. Ингээд харсан чи хинч мэдэхгүй шүү дээ. Дөрөждөхгүй байна. Дөрөх юм бол ер нь дөрөөсөн чи гоё дөрөх хэрэгтэй байхгүй юу? Зэ яагаад ингэсэн бэ гэсэн чинь зэ чиний ахуулсан байсан нөгөө нэг кофе шоп байсан шүү дээ. Эн чин нөгөө засвар хийгээд ийм болцсон мөлий. Гэхдээ яг өмнө хэлээдтэй миний өнгө нь илүү гоё харагдаж байна да. Үгүй. Гэхдээ би илүү хөрхө харагдаж шүү дээ тэндээс. Гэтэ би бүр ямар амараад чи хувцсыг харж байна уу? Нөгөө өдөр ихгүй чамаа нөгөө юм гүйлгчээд. Ер нь бол чи зэ үнэлээ зэ юу. Би энэ зургнуудыг ер нь 10-аас яг хэдэн хувь нь 100-аас хэдэн хувь би яг чамайг ер нь дөрөөсөн гэж бодож байна. 50. Эдга. 10-аас 100-аас та хэлдэг чи. 60. Ямар ядраа тийм. Окей. Эдга. 100-аас 60 юм уу? За та нарчсан манайха комент хэсэг дээр надад оноо өгөөрэй. Би ер нь хэр ижилхэн дөрөөсөн гэдгийг та бүхэн маань үзсэн бүгдээ баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая.